Нүүрсээ авч өвлийн хүйтнийг авсан хөтөлбөрийн хүрээнд иргэд 40 кг нүүрсийг 3200 төгрөгөөр авч байсан юм а. Харин энэ жил нүүрс хөтөлбөр хэрэгжихгүй гэх мэдээлэл авсагдаж, иргэд 5-ын торж дүүрхээргүй жижигхнээр шууд байсан нүүрсийг 3000 төгрөгөөр худалдаж авах болоод байгаа юм а. Асуудал агуулсан ч ард иргэдэд хамгийн ихээр амьдралд нь шууд нөлөөлж байсан хөтөлбөр бол нүүрс хөтөлбөр байлаа. Хүйтний ирч чангарах тусам хэрэгцээ нэмэгдэх нүүрсээ хямдүнээр авч байсан иргэдийн халааснаас чамлахааргүй зардлыг нь нэмэглэж байсан нүүрс хөтөлбөр энэ жил үргэлжлэн хэрэгжих үгийн тодорхойгүй байна. Дүүрэг бүрт цэгнээ борлуулалтаа хийж байсан нүүрс хөтөлбөрийн амгалан дах энэ цэгт өнөөдөр хувийн компани нүүрсээ борлуулж байна. Иргэд шар шуудаатай болохоор нүүрс хөтөлбөрийг их гэж энэ дүүрэн ирэлж хувийн компани тэдэнд хөнгөлөлттэй үнээр нүүрсээ борлуулна гэж байхгүй шүү дээ. Энэ манайх ноёдлын борлуулалтыг хийжсэн юм байхгүй юу. Тэгээ өнөөдөр энэ шаш удаатай нүүрс гараад ирсэн байж тээ. Энэ бол тэр компани биш. Зүгээр хувь улсууд ингээд заруулж байгаа боловч жиндээ ерөөсөө хүрэхгүй. Энэ бол үнээр жиндээ хүрэхгүй. Энийг жинд нь үргээ 40 хил савлаад ингээд зарах юм бол энэ хүмүүс шууд шатж байгаа байхгүй юу. 30 хил гарантал байна энэ нүүрс нь бол. Тэгээ хүмүүс болохоор ирээд энэ яагаад ингээд дондорцээ нүүрс чи яагаад ийм болчих ингээд усууд ингээд асууж байгаа байхгүй юу. Хэрэгжих байгаа гэдгийг мэдэхгүй байгаа дээ шүү. Ямар ч мэдэхгүй байгаа. Тэгээд энэ ийм компанигаа уцруу ингээд яриа гэл ингээд яхад яг үнээр бас усууд ойлголт бас муутай байгаа байхгүй. Тэгээ яагаад ингээд нэмэгдчихвэ? Яагаад ийм болчих вэ? Усууд айгүй асууж байгаа шүү. Хэрэгжүүлэх юм усууд маш их хүмүүс энийг асуудаг юм байна. Хүмүүсийн амьдрал би бас ингэж хэрэг болж байгааг би өөрөө бас мэдэхгүй байгаа. Одоо усууд ирээд бүр нэг настай их ирээд бүр бараг уйлээд шүү. Ямар гоё ийм шаш удаатай нүүрс хасан чи аюу гоё санагдлаа гэд. Энэ зам даваа ингээд зарж байгаа нүүрсүүд бүр аюу жижигрэл дахиад нэг үнэ 3000 гал өсчихэж шүү. Өнгөрсөн жил иргэд нүүрс хөтөлбөрийн 40 кг-аар савлсан шуудаа нүүрсийг 3200 төгрөгөөр худалдан авч байсан бол өнөө жил хөтөлбөр хэрэгжихгүй бол 50-ын торооч дүүрхээгүй энэ жижиг шар шуудаатай нүүрсийг 3000 төгрөгөөр худалдан авах нэ. Тэгээ манайх чинь жижиг надад нүүрс жижиг уухтай бол 3000 тэгээд юу нэ Багнуур том юм гэдэг 22 шуудаа 3 модон 6000. Алтанхойгийн засгийн газраас амьдралд хамгийн ойр байж бодиттой хэрэгжиж байсан нүүрс хөтөлбөрийг зогсоож гацаа хэлсэн улс төржилтөөс олж туслах ганц үхэн арилгатай тэмцэх газар шалгагдан ганцад хоригдож эрүүл мэндээрээ хохирон 2 сар гаруй болж байна. Үнэхээр эцсийн уусан нь үнэн бол шалгаж нэгтлээд асуудлыг шийдмээр. Улс төр үемж эхлэхээр хин нэгийг шалгаж барьж хорин шантаачлан хүссэндээ хүрдэг энэ байдал эцсүүлдээ залиослогдсон хүн нь хэсэг хугацааны дараа цагаатлаа гэж хэрэг нь хаагдаж эрүүл мэндээрээ хохирон үлддэг. Харин ард түмэн амьдралаараа хохирч төрөөс үзүүлсэн жаахан хөнгөлөлттэй ажил нь бүр дахин хэрэгжихээргүй болж хаагдах байдал нүүрс хөтөлбөр дээр харагдаж байна. Ядаж түмний төлөөгөөд хийгээд эхэлсэн ажлыг нь цааш нь үргэлжлүүлэн улс төржид сурмаар санагдах юм да. 2014 оны төсвийн төсөлд төсвөөс гадуурх зардлыг